2 сарын дотор 1 сая гаруй хэрэглэгчтэй болсон гар утасны аппликейшнийг би хамтрагчтайгаа 8-7 хоногт бүтээсэн юм. Foursquare гэдэг аппликейшнийг дуурайлан эхэлсэн хэрэглэхэд хялбар, харахад тааламжтай, олон сая хүнд нөлөөлсөн энэ аппликейшн 1 тэрбум долларын үнэд хүрсэн билээ. Энэ бүхэн намайг 30 хүрэхээс өмнө болсон юм. Би 1983 оны 12 дугаар сарын 30-нд Массачусетсд нэгэн чинэлэг айлын хүү болон мэндэлсэн юм. Миний аав TG Max гэж танигдсан их дэлгүүрийн корпорацийн хүний нөөцийн дэд ерөнхийлөгч байлаа. Ээж маань Monster, Zipcar зэргийг багтаасан интернетийн компаниудын маркетингийн албаны захирал байв. Ээжийнхээ адилаар би технологи, компьютер татагдж, Doom мэтийн компьютер тоглоом тоглож, сониуч зандаа хөтлөгдөн өөрийн сонирхлоо нээж эхэлсэн юм. Заримдаа би найзуудынхаа AOL Messenger-ыг хакердж байгаа юм шиг болгодог програм зохиодог байлаа. Би үргэлжил эргэн тойрондоо байгаа зүйлсээ өөрийнхөө хүсснээр өөрчлөн ашиглах дуртай байсан ч энэ чадвар бүтээж зам маань намайг өнөөдрийн байр суурьнд авчирна гэж бодож байгаагүй юм. Сургуульд байхдаа хуучны пенс зардаг дэлгүүрт хамгийн анх ажилдаг байв. Хөгжимд маш их дуртай. Дээрээс нь тэр үед DJ болохыг үнэхээр хүсч байсан болохоор дуу бичлэгийн дэлгүүрт ажиллах маань намайг хөгжимд гүн автахад тусалсан юм. Сүүлдээ би DJ хийх ганц 2 ажил тайж болж 18 хүрээгүй байсан тул найзуудаараа туслуулан клубд орж хийдэг байлаа. Өөрийнхөө талаар ганц мэдэх зүйл маань гэвэл хэрвээ би ямар нэгэн зүйлд ухаангүй дурлвал тэрэндээ бүх анхаарлаа төвлөрүүлж тэр зүйлийнхээ талаар бүгдийг олж мэдхийг хичээдэг зантай. Энэ бол би өөрийн санаанд орсон зүйлдээ тууштай болдог тийм л хүн. Энэ зам маань хичээл сургуульдаа шамдаж Стэнфордын их сургууль тэнцэгэдч тусалсан. Сургууль бол ирээдүйд чинь хамгийн хэрэгтэй зүйл гэх хүмүүс байсан ч надад бол хэтэрхий онлайн уйдгартай санагдаж байв. Би өдөр тутмын амьдралд хэрэглэж, бууж болохоор зүйлийг хүсэж байлаа. Тиймээс би менежментийн шинжлэх ухаан, инженерийн мэргэжил сонгов. Чөлөө цагаараа найзуудтай веб програм юм уу тоглоом зохиож өгч, тэрийгэ өөрийн хобби, зүгээр нэг юм сурангаа зугаацах хөгжилтэй зүйл гэж хардаг байсан юм. Сайн мэдэн би дэлхийн хамгийн том технологийн цугласан захиурын хөндөд байдаг сургуульд сурч байв. Сурч байхдаа би хэд хэдэн газарт дадлага хийснээс аудио гэдэг подкаст стартап хамгийн ихээр сэтгэлд үлдсэн юм. Тэнд номноос сурснаас илүү ихийг Твиттерийг бүтээсэн хүмүүсээс сурч авсан бөгөөд би илүү эрч хүчтэй болж энэ нь ч надад хизээч ажил юм шиг санагдаж байсангүй. Харин улам их зүйл сурахыг, олж мэдхийг хүсэж байсан юм. Тэгээд би дадлагаа дуусгаж 4-р курст байхдаа Google-д ажилд орлоо. Би Google календар, Gmail, Docs зэргийг хариуцсан бүтээгдэхүүний маркетингийн туслах менежер хийж байв. Эхний ажил минь болохоор тэнд ажиллахдаа үхтлээ баярлаж байсан ч 2 жилийн дараа надад уйтгартай санагдаж илүү ихийг хийх хүсэл маань намайг зүгээр суулгахаа болив. Том компанид гацад суухын оронд ямар нэг галзуу зүйл бүтээж энтерпренеур болохыг хүсэж байлаа. Ажлын маань хэдэн хүн стартап бүтээгдэхүүнээ хийхээр ажилласаа гарч бийж гисэн шин зүйл хийж өсч хөгжөхөөр шийдэв. Тэгээд би Nextop'т бүтээгдэхүүний менежерээр ажиллахаар Google-с гарлаа. Би компьютерийг аль биесээр заалгаагүй болохоор код бичиж чадхааргүй байв. Азар стартапынхаа программистуудаас шөнийн цагаар амралтын өдрүүдээр суралцах боломж олдсон юм. Би өөрийн Burbian гэх аппликейшнээ бүтээхээр нэлээд суув. Энэ нь хүмүүс орсон газраа чек-ин хийж, зураг тавьж, найзуудтайгаа цагаа зугаатай өнгөрүүлээд оноо цуглуулдаг аппликейшн байв. Хэдийгээр энэ маань загвар төдий байсан ч дэлхий дээр хамгийн ихээр ашиглагддаг аппликейшнийг бүтээх эхлэл маань болсон юм. Миний аппликейшнд сошиал медиад хэрэгтэй бүх зүйл байгаа гэж бодон цааш нь улам хөгжүүлмээр байлаа. Нэг асуудал нь бүтэн цагаар ажиллахад цаг хүрэлцэхгүй. Амжилттай хөгжүүлэхэд надад мөнгө хэрэгтэй болсон юм. Стартапуудын уулзалтан дээр би 2 хөрөнгө оруулагчтай танилцж, өөрийн загвараа танилцуултал тэдэнд таалагдлаа. Баярлсандаа дахиад ажилласаа гарчихлаа. Харин энэ удаа өөрийн бүтээгдэхүүн дээрээ төвлөрөхөөр шийдэв. 2-7 хоногийн дотор би нөгөө 2 хүнээс $500,000 босгож чадав. Ингэснээр надад одоо янзтай гоё аппликейшн, тэрний бүтээхэд хэрэгтэй мөнгө, цаг зав байсан ч хамт ажиллах баг байсангүй. 2010 онд 25 настай Мибуд ажиллаж байсан коллежийн хуучин найз, компьютерийн инженер Kriegerийг олж авч чадлаа. Тэрэнд өөрийн санаагаа хэлтэл тэр ажилласаа гарч надтай ажиллахаар болов. Бид хоёр ингэж хоошоо нэг алхам ухарч өөрийн бүтээгдэхүүн дээрээ наривчлан ажиллаж эхэлсэн юм. Тэр надад юу хамгийн чухал болох, юундаа илүү сайн байх дээр анхаарахад тусалж байв. Тэр үед Burbian танигдж эхэлж байсан чи Foursquare зэрэг аль эрт гарсан social check-in аппликейшнуудтай хэд төстэй мөртлөө эмх цэгцгүй олон юм холилдсон харагдаж байв. Би уг нь бусдаас өөр social гоё байлгахыг л хүссэн.
Тэгээд бид бүтцээ нэг бүрчлэн авч үзэж таалагдж байгаагаа ярилцаад бүр эхнээс нь цоошин аппликейшн хийх маш эрсдэлтэй шийдвэрт хүрсэн юм. Комент бичих, лайк дарах хэсгийг үлдээж ганцхан зүйл дээр л төвлөрөхөөр шийдсэн нь фото зураг байв. Тэр шийдвэр дэлхийн хамгийн амжилттай сошиал аппликейшнуудын нэг болох Инстаграм болж бидний ирээдүйг шийднэ гэдгийг мэдээгүй билээ. Инстаграмын нэр инстант болон телеграм гэсэн хоёр үгнээс бүтсэн. Сонсоход хурдан тогтоогдох, хэлэхэд ч хялбар. Мэдээж гоё харагдаж хэрэглэхэд хөвгөлтэй байхаар өөр онцгой зүйлүүдийг нэмэх хэрэгтэй байсан ч энгийн цэвэрхэн хэрэглэхэд хялбар байдлаар нь үлдээсэн юм. Бид фото зургийн талаар судалж сүүлийн үед юу ялгарч юу дэлгэрч байгааг сонирхолтой юу байгааг олохыг хичээлээ. Хүмүүсийн хамгийн дуртай нь фильтрүүд байв. 8-7 хоногт бид Инстаграмыг найзууд дээрээ туршиж аль болох хэрэглэхэд хялбар, энгийн, төгс болгохын тулд толгой хөндийлгүй ажиллалаа. 2010 оны 10 дугаар сарын 6-нд iOS Apple дээр бид анх удаа олон нийтэд дэлгэж маргааш нь гэхэд топ үнэгүй зургийн аппликейшн болов. Бид ийм их эрэлттэй байна гэж төсөөлсөнгүй. Эхлээд ихэвчлэн фото зурагчид зураг тавьж байсан ч алдартай одод зураг тавьж эхлэхэд бид тесэрхэн гэдгийг мэдсэн юм. 1-7 хоногийн дотор 100 мянган хүн татаж 2 сарын дотор 1 сая гаруй хэрэглэгчтэй болов. Би үнэндээ 10 мянган хэрэглэгчтэй болчих бол баярлахаар байсан л да. Харин 1 сая давхад нь бид асар том зүйл бүтээснээ ухаарсан юм. Дараагийн 1 жилд бид 7 сая гаруй хэрэглэгчтэй болж хөрөнгө оруулагчид бидэнд сая доллар санал болгож байсан нь 10 хүрэхгүй ажилтнтай бидэнд ёстой галзуу зүйл байлаа. 2012 онд Facebook татгалзаж боломгүй том санал тавьж ердөө 8-7 хоногт бүтээсэн бидний аппликейшнийг 1 тэрбум доллараар худалдан авав. Энэ бүхэн намайг 30 хүрэхээс өмнө болсон юм. Өнөөдөр Инстаграм 800 гаруй сая идэвхтэй хэрэглэгчтэй. Инстаграм дээр өдөрт 300 сая гаруй стори хийгдэж 95 сая зураг тавигдж байна. Мөн 4.2 тэрбум лайк дарагдж 40 тэрбум зураг шеэрлэгддэг. Хүмүүс надаас Инстаграмд юу чухал вэ гэж асуухад би тэдэнд хэнч сошиалор зураг шеэрлдэг сайт хийж чадна. Үнэн дээр олон ч хүнд байдаг. Манай хэрэглэгчид бол бидний хамгийн том хөрөнгө. Тиймээс бид тэднийг жаргалтай байлгах хэрэгтэй гэж хэлдэг. Намайг Systrom гэдэг. Би Kriegerийн хамтаар тэрбум долларын аппликейшн Инстаграмыг бүтээсэн.